ерөнхийдөө 23 оны 10 сараас эхэлж хэрэгжсэн байгаа. Одоо л яг нийтдээ 7 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хүүхдүүдтэй нийт одоо 40 удаагийн сургалтыг орсон. За мэдээж хүүхдүүдийн маань хувьд анхны сургалтаас одоогийн сургалт бол маш их өөрчлөгдсөн. Өөрчлөлтүүд ажиглагдж байгаа. За ямар өөрчлөлтүүд вэ гэхээр одоо хүүхдүүд маань анх яг сургалтанд оролцохдоо ингээд сонсогчийн байр сууриас яг ингээ араас сонсдог байсан бол дараагийн хичээл дээр арай урагшлаад дараагийн хичээл дээр ингээд арай яг тэр байранд байсан ч гэсэн дараагийн хичээлд ингээ өөрийгөө илэрхийлээд одоо нэг ч өгүүлбэр хэлдэггүй байсан хүүхд маань нэг өгүүлбэр хэлээд хоёр өгүүлбэр хэлээд багшаа тэр чинь тийм штэ гэдэг нэг өөрийгөө үзэл бодлыг хэлээд үзэл бодлороо ингээд өөрийгөө чөлөөтэй илэрхийлж эхэлсэн маань ингээд ерөнхийдөө энэ хөтөлбөрийн маань хамгийн том бас нэг онцлог юм болов уу гэж харж байгаа. За мэдээж хүүхдүүдийн маань хувьд анх хөтөлбөр эхлэх үед нэг өөрийгөө илэрхийлэх чадвартай болон чадваргүй гэдэг ингээд хүүхдүүд маш олон байсан. Тэдгээр хүүхдүүд маш ингээд өөртөө одоо яг ингээд сургалтын үйл явцын төгсгөлд харахад өөртөө маш ихтэй, өөртөө тулгамдаад байгаа асуудлаа ярьж чаддаг тийм хүүхдүүд болсон гэж харж байгаа. За клубын маань хувьд болохоор ерөнхийдөө нэг одоо 4 сургууль дээр клуб байгаа. Тэр клубын маань хүүхдүүд нэг коллектив болж чадсан гэж харж байгаа. Яагаад тэгэхээр нэг нэгнийгээ илүү сайн таньж, илүү ингээ мэдэж, нэгнтэйгээ илүү чөлөөтэй харилцаж, нэгнийгээ ойлгож сонсдог хэмжээнд хүрсэн гэж харж байгаа юм. Яагаад вэ гэхээр одоо манай хүүхдүүд их сэтгэлдээ илэрхийлэхдээ ингэж ярьдаг. Одоо бидний өмнө ингээд яг энэ чиглэлээр ингээд сонсоод ингэж өгөх хүн байдаггүйсэн. Гэтэл одоо яг ингээд нэг нэгнийгээ сонсоод өөрийнхөө асуудлыг ганцаараа бодож явах биш, найзууд дундаа хэлээ, найзуудтайгаа ингээд ярилцаа тэр асуудлынхаа шийдлийг олж чадж байгаа нь бас сайхан байна гэд ингээд клубын хүүхдүүдийн маань сэтгэлээсэн. Тэгэхээр энэ бас хөтөлбөрийн маань нэг давуу тал нь бас энэ хүүхдүүдийг нэг коллектив, нэг уур амьсгалтай болгож байгаа нь энэ бол энэ хөтөлбөрийн маань бас нэг үр дүн гэж харж байгаа. Хөтөлбөрийн үйл ажиллагааг дүгнэх миний дуулаа бидний ирэх форумыг зохион байгуулалт дуусж байна. За форумын маань үйл ажиллагаа ерөнхийдөө илүү хүүхдүүдэд оролцуулахыг зорьсон ийм форум болж өнгөрлөө. За форумд мэдээж олон тал байдлыг хангахын тулд одоо зочид урьжтэй форум илүү нээлттэй хүүхдүүдтэйгээ зочидтойгоо нэг төвшөнд байгаа шүү гэдгийг харуулахын тулд бид одоо үйл ажиллагаануудаа ч гэсэн төрийн албан хаагч байна уу, хүүхдээ нөө бүгднийг одоо нэг үйл ажиллагаанд хамруулж нэг зүйл хийх гэж ингээд яг нэг зөв бид яг нэг хүн шүү гэдэг мэдрэмжийг өгөхийг илүүтэй зарсан байгаа. Хөтөлбөр маань ерөнхийдөө маш олон давуу тал үр дүнтэй байсан. Харин яг энэ жилийн хөтөлбөр маань ерөнхийдөө 4 сургууль буюу 4 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийг хамарч үйл ажиллагаа явуулсан. Харин цаашид бид илүү одоо цар хүрээгээ тэлж олон сургуулийг хамарч олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болоод энгийн сургуулиудын хүүхдүүдийг хамруулан сургалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. За энэхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж байгаа эрхээ хэрэгжүүлэх гэдэг энэ төслийн хүрээнд би хүүхдүүдтэй урлагийн сэтгэл заслын арга техникийг ашиглаж оролцсон байгаа. Тэгээд урлаг гэдэг маань ямар нэгэн хөгжлийн бэрхшээлээс үл хамааран өөрийгөө илэрхийлэх боломжийг олгодог болохоор хүүхдүүдтэйгээ ажиллахад маш таатай байлаа. Тэгээд энэхүү төслийг харахад хүүхдүүд маань өөрийгөө илэрхийлэх хэмжээ тэгээ өөрийнхөө юу мэдэрч байгаа, юу сурсан гэд зэрэг маш юм нөгөө чөлөөтэйгээр илэрхийлдэг болсон байгаа нь гайхамшигтай байна гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа бас сайхан болж байна. Өргөн төстэй иргэдийн холбооноос хэрэгжүүлсэн төлөвлөгөөний хүрээнд тус сургууль дээр 23-24 оны хичээлийн жилийн хугацаанд хүүхдүүдийн мандонд хүүхдүүд эрхээ мэдээ тэгээ эрхээ хэрэгжүүлээ одоо өрөөнд ор манай сургуулийн 12 сурагч хамрагдаад амжилттай өнөөдөр хаалтайгаа одоо энэ хичээлийн жилийнхаа хаалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна. За энэ хамрагдсан хүүхдүүд маань өдөр клуб нэртэйгээр клуб байгуулад өөртөө чөлөөтэй ингээд өөрийгөө илэрхийлдэг, бусдтайгаа нөхөрлөдөг, бусдыгаа сонсдог, хүндэлдэг ийм чадварыг суралцаад явж байгаа. Хүүхдүүд маань энэ үйл ажиллагаанд маш их дуртай. 7 хоног болгоны 5 гарагийг тэс ядан хүлээдэг ийм болсон. Тэгээд энэ үйл ажиллагааг зохион байгуулсан тэрэгтэй иргэдийн холбоо, хамтран ажилласан тэр боловсролын ерөнхий газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ерөнхий газар, тэгээд бусад байгууллага тэр хамт олон ажилтнууд баярлаа гэж хэлэх байна. Хүүхдүүдийнхээ өмнөөс.
Өнөөдөр ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ном зохион байгуулагдаж байгаа форум маань ерөнхийдөө амжилттай болж байна. Тэгээд ерөнхийдөө бол манай сэргийн сургууль үйлдвэрлэлийн төвд маань Тэрэгцэртэй иргэдийн холбоо маань санал хүсэл тавьсны дагуу бид нар оюутнуудаа хамруулад тэгээд нийтдээ бараг 6 сарын хугацааг үтсэн байна. За тэгээд оргил клубыг за 7 хоногт нэг удаа сарда 4 удаа гэрэлтэйгээр бид нар дээр ирж манай оюутнуудыг идэвхжүүлж чадваржуулж эрхийг нь мэдүүлж өөрийг нь ойлгуулсан. Тэгээд Тэрэгцэртэй иргэдийн холбоодоо баярлалаа. Тэгээд форум маань маш амжилттай өрнөж байгаад баяртай байна. Манай хүүхдүүд бол ерөнхийдөө бол их нийтэж болсон байна. Өөрийгөө илэрхийлэх чадвар нь өндөр болсон байна. Найзаж нөхөрлөх за нөхөрлөх нь ямар байдгийг, хайр дурлал нь ямар байдгийг, хүнтэй яаж ойлголцгоо, өөрийгөө яаж илэрхийлэх үү гэдэг талаар илүү их ойлголт суралцсан байхаа гэж бодож байна. (2023-аас 2024 оны хичээлийн жилийн 9 сард анх Монголын Тэрэгцэртэй иргэдийн холбооноос ирээд ингээд танай сургууль дээр ийм эрхээ хэрэгжүүлэх гэсэн хөтөлбөр хэрэгжүүлье. Сурагчдыг дугуйланд хамруулж үйл ажиллагаа явуулъя гэсэн саналыг тавьсан. За тэгээд бид бүхэн саналыг зөвшөөрч 7 хоног бүр ингээд Монголын Тэрэгцэртэй иргэдийн холбооноос багш нар ирж хүүхдүүд маань эрхийн талаар сургалт явуулж бас ингээд хамт хүүхдүүдийн одоо найзанд нөхөрлөх талаар сургалтыг явуулж байсан. Тэгээд одоо өнөөдөр ингээд хичээлийн 1 жилийн турш явуулсан үр дүнгээ хэлэлцээд байж байна. За хүүхдүүдийн маань хувьд бол бие биенийгаа хүндлэх, найзуудаа ойлгох тийм хүүхдүүдээр мань эрх хандлагуудад нэлээд их гарч ирсэн байгаа. Энэ үйл ажиллагааг бас цаашид ингээд үргэлжлүүлэн явж хамтран ажиллахад манай сургуулийн зүгээс бэлэн байгаа. Ингээд үр дүнгээ сайн өгсөн, сайн төсөл, сайн үйл ажиллагаа болж байна гэж бас бид бүхэнд өгнж байна. Тэрэгцэртэй иргэдийн холбоо боловсролын ерөнхий газартай хамтраад манай сургууль дээр эрхээ хэрэгжүүлээ хүүхдүүд маань хамтарсан үйл ажиллагаа 6-аас 7 удаа сургалт зохион байгуулсан. За хүүхдүүд маань харагддаг дуу хоолой нэгдэл 8-аас 12 дугаар ангийн 19 сурагч маань хамрагдаад эрхээ хэрэгжүүлээ сургалтандаа хамрагдаад өөрсдийн бас дууны контентэд оролцоод маш амжилттай өнөөдөр чуулгандаа бүгдээрээ хүүхдүүдтэйгээ нийгмийн ажилтнтайгаа багш нартайгаа ингээд чуулганд оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Манай хүүхдүүдийн сургалтанд хамрагдсанаараа өөрсдийнхөө эрхээ хэрэгжүүлэх болон ахлах ангийн сурагчид маань дүүнертэй өөрсдийнхөө эрхийг мэдүүлэх сургалт сурчлагаа үлгэрлэн дуурайлах үйл ажиллагаатай оролцож байгаад багш нар сургуулийн удирдлага болон багш нарын зүгээс маш таатай үйл авч хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийн форумыг анхдаа зохион байгуулж байна. За энэ форумыг зохион байгуулахын ач холбогдол гэвэл ер нь хүн болгон сурах, хөгжих, оролцох, хамгаалуулах тийм ээ олон эрхүүд байдаг. Тэгэхээр энэ эрхийг өөрөө мэдэх гэдэг бол маш чухал. Тэгэхээр энэ эрхээ эдэлж байгаа хүн нь ялангуяа хүүхэд өөрсдөө энэ би ямар эрхтэй юм, эрхийг хангагч юм, эрхээ эдлэгч ямар одоо мэдлэг мэдээлэлтэй байж ээж би энэ эрхээ хангуулах вэ гэдгийг ингэж энэ талаар мэдээлэл өгч энийгээ зөвхөн сургалт мэдээллийн байдлаар биш тэдний оролцоог хангасан урлаг дүрслэх урлаг мөн бусад ийм оролцооны өөрсдийн хүүхдүүдийн энэ хөгжлийн клуб хэлбэрээр зохион байгуулж байгаа маш шинэлэг байдалтай байна. Тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбоо боловсрол тестийн гишүүн байгууллага. Тэгээд гишүүн байгууллагынхаа хүссний дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн анх дугаар форум миний дуу хоолой бидний эрх форумыг бас зохион байгуулах үгүй
ажиллаа. Тэгээд анх удаага яг ийм хүүхдүүдийн тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн форум зохион байгуулж байгаа. Цоо шин туршлага байсан. Тэгээд дээрэс нь нэгэнт нөгөө хүүхдүүдтэй тэгээд ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа учраас ийм арт терапи буюу урлагийн сэтгэл заслын аргыг бас ашиглаад хүүхдийн эрхийн асуудлуудыг хөндвөл зүгээр юм уу гэж санаачлаад ингээд зохион байгуулж дуслаа. Сургуулийн удирдлагууд болон бусад багш нарын төлөөллүүд, эцэгхийн төлөөллүүд ирчихсэн байсан учраас манай хүүхдүүд юу гэдгийг сургуулаа яаж сайжруулах уу, тэг боловсролын тогтолцоогоо яаж гоё болгох уу, мөрөөдлийн сургуулийг яаж бий болгох уу, багш нар заах арга яаж сайжруулах уу гэдэг талаар саналуудыг бас хэлэхэд нэлээд одоо баригдмал мэдрэмжтэй байсан. Тэр хүүхдүүд маань хувьчлан одоо энэ саналуудаа өгмөр байна. Энэ зааланд бол ингээ хэлмээргүй байна гэж хуваалцжээ. Тэгэхээр энэ бол бас хүүхдүүдийн маань хувьд бас шинэ байсан баха гэж үзэж байна. Тэгээд ер нь бол ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллахад бас ур чадварууд, мэдрэмж, хүний эрхийн хандлага хэрэгтэй байдаг. Тэгэхээр манай төрийн байгууллагууд болон төрийн бас иргэний нийгмийн байгууллагууд маань хамтраад өнөөдрийн энэ форумд оролцсон чиглүүлэгчээр ажилласан нь бусад одоо үйл ажиллагаанууд, бусад хүүхдийн байгууллагуудын зохион байгуулалт үйл ажиллагаануудаас өөр байсан бах гэж итгэж байна. Тэгээд тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбоо маань энэ үйл ажиллагаагаа хөтөлбөрөө боловсролын ерөнхий газартай хамтраад жил болгон хэрэгжүүлэх байхаа хэмээн найдаж байна. За өнөөдөр Монголын тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбооноос хэрэгжүүлсэн эрхээ мэдээ, эрхээ хэрэгжүүлээ хөтөлбөрийн одоо тайлан болж байна. За энэхүү хөтөлбөр бол их чухал ач холбогдолтой. За энэхүү хөтөлбөрийн нэг онцлог бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань өөрсдөө оролцож байгаагаар их онцлог байгаа. Өөрөөр хэлбэл өөрсдөө оролцож өөрсдөө асуудлаа мэддэг, асуудлаа тодорхойлж байгаа. За ямар асуудлууд тулгамддаг гэдгийг өөрсдөө ярилцаад энийг шийдвэрлэх гарц замыг бол өөрсдөө одоо гаргаж ирж байгаагаар бол их онцлог. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг одоо ухтаж 1 жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг ярилцах, тайлан олон нийтэд танилцуулах, ололт амжилтаа бас түгээх. За ингэснээрээ бол бас олон нийт болон одоо бусад хүүхдүүдтэй одоо үлгэр дуурайл энэ сэдлийг бол өгж байгаа гэж бол харж байгаа. За тэгэхээр мэдээж хэрэг энэхүү одоо төсөл бас анхудаа гэж хэлж болох ингэж ийм байдлаар хэрэгжиж байгаа. Сургууль болгонд дэмжих бүлгүүд байгуулагдаж байна. За тэгээд энэ дэмжих бүлгүүдээр дамжуулаад цаашаага бас сургуулийн бусад одоо хүүхдүүд бол энэхүү одоо хөтөлбөрийн үр шимийг хүртэх бас ийм одоо боломж бол байгаа. Тэгэхээр үндсэндээ бол энэ эрхийнхаа талаар мэдлэгтэй болно гэдэг бол өөрөө маш том зэвсэг байдаг. Тэгэхээр энэ эрхийн талаарх мэдлэгтэй болсноороо цааш нийгмийн харилцаанд илүү идэвхтэй оролцох болохгүй байгаа зүйлийг илүү одоо нарийн тодорхойлж дүн шинжилгээ хийж гарц гаргалгааны саналыг одоо гаргаж тавьж олон нийтэд одоо түгээх ийм одоо бас ач холбогдолтой. За тийм учраас энэ төсөл бол цаашдаа үргэлжлээсэй гэж харж байна. За энэ хүүхдүүд маань цаашдаа энэ одоо хөтөлбөрийн хүрээнд сурсан мэдсэн зүйлээ бусад одоо үе дэнгийнхандаа бол түгээгээсэй гэж хүсэж байна. За дээрэс нь нийт одоо Монголын нийгэм ялангуяа томчууд бид нар эдгээр хүүхдүүдийн тэр хэрэгцээ шаардлагыг ойлгох, эдгээр хүүхдүүдийн онцлогийг мэдэх, энэ хэмжээгээрээ бол эдгээр хүүхдүүдэд дэмжлэг тусалцаа болох, эдгээр хүүхдүүдийн тэр орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагыг бас бүрэн дүүрэн ойлгож одоо энэ сайхан нийгэм, энэ хүний эрхийг дээдлсэн хүн бүр тэгш хэрэгтэй. Ялгаатай боловч ялгаатай байдгийг бид нэр хүлээн зөвшөөрөх тэр соёлыг бий болгоосоо бий болно гэж бас итгэж байна. Монголын тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбооноос санаачлан боловсролын ерөнхий газартай хамтраад эрхээ мэдээ, эрхээ хэрэгжүүлэх гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. За энэ хөтөлбөрийн хүрээнд одоо
хамрагдсан сургуулийн маань сурагчид өнөөдөр одоо клубүүдийнхаа үйл ажиллагааг танилцуулаад сурсан мэдснээ хуваалцж байна. За энэ үйл ажиллагаанд бол суралцагчид маань өөрсдийн эдгэх санаачлагын дэмжих бүлэг, клуб байгуулад одоо яг өөрсдөө хамтарч ажиллаж хамтарч хийж бүтээснээрээ хүүхдүүдийн хувьд бол өөртөө итгэх итгэл нэмэгдэж байна. Бусдадаа үлгэрлэж байна. За цаашдаа бас нийгэмдээ манлайлах тий. Үнэхээр одоо энэ хүүхдүүд маань өөрсдөө эрхээ мэдэж хэрэгжүүлэх үүрэг хариуцлага ухамсарлаж байна. Эрхээ мэдснээр тэдгээр хүүхдүүд маань маш их олон боломжууд байдгийн байна гэдгийг бусдадаа бас хэлж ярьж чиглүүлж байна. Тэгэхээр энэ төсөл маань бол цаашдаа үргэлжлээд явах бол өрн боломжтой. Өнөөдрийн одоо энэ тоормын үйл ажиллагаанд оролцсон сурагчдынхаа хэлж ярьж байгаа бас цаашд хийж хэрэгжүүлээсэ гэж хүссэн хүсэл одоо энэ зөвлөгөөн дээр бас зөвлөмж болоод гарна. Тэгэхээр одоо дараагийнхаа одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эдгээрийг сайжруулад тусгаад хэрэгжүүлээд явах боломжтой. За өнөөдрийн энэ арга хэмжээ бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрх мэдүүлжүүлэх, тэд өөрөө өөрсдийнхөө төлөө, эрхийнхээ төлөө тэмцэж чадна гэдгийг ойлгуулах маш чухал арга хэмжээ болж байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолой бол энэ нийгэмд маш сул сонсогддог. Тэгэхээр энэ бүлгийн хүүхдүүдийн дуу хоолойг тодруулж, чангалж байгаа тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбооны төслийг бол бид маш их талархан хүлээж авч дэмжин оролцож байна. Тэгэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чанартай бусдтай адилхан боловсрол эзэмших, ердийн сургууль боловсрол эзэмшихийн тэгшмруулсан боловсрол гэдэг үзэл санааг бодит үйл хэрэг болгоход биднийг нэлээд хэдэн алхам урагшлуулсан ийм үйл ажиллагааг 3 жилийн хугацаанд зохион байгуулах юм байна. Тэгээд бүхний боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл та бүхэнтэй хамтран ажиллана шүү гэдэг итгэлтэй байж болно. Хүүхэд нэг бүрийн чанартай боловсрол эзэмших, шамруулсан байдлаар боловсрол чанартай боловсролыг эзэмших энэ их үйлсд одоо хүч нөөцөд зарцуулж байгаа төрийн бас байгууллаганд талархаж байгаа илэрхийлье. Хөгжлийн бэрхшээлийн хөгжлийн ерөнхий газрын 2018 оны 8 сараас хойш үйл ажиллагаагаа явуулаад одоо 6 дахь жилийн нүүрийг үзэж байна. За манай байгууллага байгуулагдсанаас хойш олон төрлийн бас байгууллагатай харилцаж хамтын ажиллагаа өргөжүүлж ирсэн. За энэний нэг болох тэрэгцэртэй үеийн үндэсний холбоо болох за энэ байгууллага нь өнөөдрийн энэ форумыг хүүхдийн форумыг зохион байгуулж байгаад бол бид нар бол их сайшаалтай хандж байна. Тэгээ энэ үйл ажиллагааг бол улам цааш нь дэлгэрүүлж явах ёстой гэж бид нар бол үзэж байгаа. Эрхээ мэдээ, эрхээ хэрэгжүүлээ хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхдүүдийг чадваржуулах хөтөлбөр үр дүнд өгнсөн форумаа өнөөдөр ингээд бид нар амжилттай зохион байгуулаад дуусч байна. Хөтөлбөрт юугаар онцлогтой вэ гэхээр нэгдүгürt өөр бэрхшээлтэй хүүхдүүдийг хамарч байгаа хараа сонсгол оюуны болон тулгуурхтны бэрхшээлтэй гэдэг ийм хүүхдүүдийг хамарч байгаагаар онцлогтой. Хоёр дахь нь болохоор хүүхэд төвтэй ер нь хүүхдийн өөрсдийнх нь хүсэл сонирхол дээр тулгуурлаж хэрэгжиж байгаараа давуу талтай гэж харж байгаа. Бид нэр анх хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай зараа сургуулиудаар хүргээд хүүхдүүдийн дунд яриа өрнүүлээд ийм клубүүдийг бий болгох гэж байна. Сайн дураараа оролцох хүүхдүүд нь оролцоорой гэснээр энэ 65 хүүхдээ өөрсдөө ингээд сайн дурын үндсэн дээр энэ клубт орсон. За хоёр дараа нь болохоор бид нар хүүхдүүдийн хэрэгцээг ерөнхийдөө үнэлсэн. Яг нь ямар хэрэгцээтэй, ямар хүсэл сонирхолтой хүүхдүүд байна гэдэг түүндээ тулгуурлаа сургалтын хөтөлбөрүүдэд гаргаад тэгээд сургалтынхаа хөтөлбөрийн дагуу одоо сургалт мэдээллийг хүрэхдээ бэрхшээл бүрийн онцлогийг харгалсан тэр сургалтын аргачлалуудыг ашиглаж энэ мэдээллүүдийг хүргэсэн. Дандаа чөлөөтэй хүүхдүүдийн оролцоон дээр тулгуурсан байдлаар сургалтууд хөгжүүлэх хөтөлбөрүүд маань хэрэгжүүлсэн. За тэгээд нөгөө клубын хүүхдүүдийн идэвхийг одоо нэмэгдүүлэх зорилгоор бид нэрс олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан сэтгэл зүйн үйлчлэгээнд үйлчлэгээ хийх одоо хамтдаа вар хийж сурах ч юм уу одоо хамтдаа нөгөө заал авч тоглох хамтдаа зураг зурах гэдэг ийм юмнуудыг бас клубын хүүхдүүдийг хамраад хэрэгжүүлсэн тэр бас хүүхдүүдийг идэвхжүүлэх айгүй хөөрхөн арга хэмжээ болсон. За тэгээд ингээд энэ явцдаа бид нар хүүхдүүдийн хүсэл сонирхол нь юу юм, хэрэгцээ нь юу юм, асуудал нь юу юм, тэдний тулгарч байгаа бэрхшээл нь юу юм гэдэг дээр дандаа ажиглалт хийж ингэж явсан. Тэгээд өнөөдөр болохоор миний дуу хоолой бидний эрх гэдэг ийм хүүхдийн эрхийн форумыг энэ хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд тэгээд
бидэртэй хамтран ажиллаж байгаа сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнууд болон Боловсролын ерхий газар, хөгжимшөлтөөний хөгжлийн ерхий газар, хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудыг оролцуулаад энэ шийдвэр гаргагч нар бүх нийт боловсролын төлөө үндэсний эвсэл бас орж ирж байгаа. Энэ бодлогын байгууллагуудыг оролцуулаад ингээд хүүхдүүдээ хамтран зохион байгууллаа. Тэгээ энэ дээр бол бид нар хүүхдүүдийн асуудлыг илүү ярьж гаргаж ирэхийг зорьсон. Тэгвэл нөгөө уламжлалт одоо хурал хийгээд одоо багш удирдлагууд юм хин нэгэн дарга яриад бидний хүүхдүүд нь презентацийн илтгэл мэдээлэл сонсох байдлаар биш бид нар хүүхдүүдтэй мэргэжлийн сэтгэл зүйчийн удирдлаганд ор хүүхдүүдтэй зураг зураад тоглоод ямар нэгэн бүтээл хийх завсраа одоо хүүхдүүдийн тэр нөхцөл байдалд ажилт хийгээд бидний яриаг сонсох тийм байдлаар форма хэрэгжүүлсэн. За тэгээд тэр мөс сагалж одоо хүүхдүүдийг юм чөлөөтэй болгосны дараа хүүхдүүдийн дунд ээждээ аавдаа хэлэх үг юу байна, багш нартай хэлэх үг юу байна, сургуультай та нар юу гэж хэлмээр байна. За нийт олон нийтэд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэдэг юм уу, ер нь хөгжимшилтийн иргэдийн чиглэлээр ажилладаг, боловсролын чиглэлээр ажилладаг төрөмс байгууллагууд хандаж та нар юу хэлмээр байна гэдэг тэр өгүүдийг бид нар хүүхдүүдээр хэлүүлж авлаа. Тэгээд одоо энэ бүгдээгээ нэгтгэхэд бид нар миний дуу хоолой бидний эрх формоос гарах, формын хүүхдүүдээс гарах урайлга гэж ийм бичиг баримтууд гаргаад олон нийтэд түгээх ийм ажиллагааг хэрэгжүүлнэ. За формын үйл ажиллагааг бид нар бас олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл телевизүүдээр түгээх таниулахад одоо их анхаарал тавьсан. Өнөөдөр бол бараг 20 гаруй телевизүүд ирж за 10 гаруй ТV сайтууд, сонингууд бас ирж мэдээлэл ярилцлагыг авч бас хүүхдүүдийн үгийг сонслоо. Хүүхдүүд маань бас олноороо ярьцлага өглөө. За энэ бүхэн арга хэмжээг зохион байгууллаа. Тэгээд эдгэрийг бид нар бол энэ эрхээ мэдээ, эрхээ хэрэгжүүлэх хөтөлбөрийн эхний 1 жилийн үйл ажиллагааг дүгнэх одоо форум юм а гэж бас дүгнэж байгаа. Энэ дээр бид нар бол ерөөдөө нөгөө клубаа байгуулад ингэж ажиллах юм байна, инглээ гэдэг ингээд нөгөө ерөөдөө ажлуудаа эхлүүлчихлээ. Тэгээд энэ клубүүдийг бид нар энэ зорилттой сургуулиуд дээр үргэлжлүүлээд ажиллах ёстой гэж харж байгаа. Яг тэгэхээр хүүхдүүдийн хувьд тэр дундаа хөгжимшөлтэй хүүхдүүдийн хувьд бол ингэж өөрийг нь сонсох, эсвэл өөрийнхөө үзэл бодлыг нэг чөлөөтэй илэрхийлж ярих тийм орон зай ер нь дутагдaltaй байд юм байна. Тэгээд тэр орон зайг бол энэ клубийн үйл ажиллагаа нэгж байгаа нөхөж гэнэ гэж харсан. Хүүхдүүд клубийнхээ үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог. Бүр ингээд бид нар ингээд зарим 7 хоног очиж чадахгүй болохоор яагаад ирэхгүй байгаа ингээд уцтдаг. Зарим багшигаа саналаа гэж ярьдаг. Тэгээд хөтөлбөрийнхөө үйл ажиллагааг юу гэж дүгнэдэг вэ гэхээр асуудал ярих газартай болсондоо баяртай байна гэдэг. Эсвэл нөгөө зөвхөн ангийнхнаасаа гадна бусад хүүхдүүдтэй найзлах боломжтой болсон гэж ярьдаг. Намайг сонсдог газартай болсон гэдэг юм уу, ингээд бидний тийм хараагүй өнцгөр энэ хөтөлбөрийн үйл ажиллагааг дүгнэж байгаа. Тэгэхээр бид нар энэ эрхээ мэдээ, эрхээ хэрэгжүүлэх хөтөлбөрийг бол одоо цаашаа энэ сургуулиуд дээр дахиад үргэлжлэх нь зүйтэй юм байна гэж харж байгаа. Тэгээ энэ дээр ч гэсэн бас энэ жил хамтарч ажилласан байгууллагуудаа дахиж хамтарч ажиллаач гэж бас уриалж хүсгээр байна. За хүүхдүүдийн хувьд ч гэсэн өсвөр насны хүүхдүүд учраас одоо төгсөж байгаа хүүхдүүд байгаа. Энэ хүүхдүүд нь мэдээж төгсөөд дараагийнхаа шатны босрол хамгаалаад явах, үлдэж байгаа хүүхдүүд нь шинээр одоо ахлах ангид орж ирж төвшин суралцж байгаа хүүхдүүдээсээ клубтэй нэмж аваад ингээд явсараа явандаа ингээд цаашдаа хүүхдүүдийн клубийнхээ үйл ажиллагааг битаагаад аваа явдаг болтол нь бидний энэ хөтөлбөрийг өргөжүүлнэ гэж бодож байна. Тэгээд энэ завсраа бас хүүхдийн зөксөж байгаа эрх тулгамж байгаа асуудал бэрхшээлийг бид нар бас илрүүлж олон нийтэд түгээх, таниулах энэ ажлыг хийн. Дээрээс нь бас хөгжимшөлтэй хүүхдийн эрхийн асуудлыг, хөгжимшөлтэй хүүхдүүдийг нийгэмд эргээр таниулах энэ ажлуудыг бид нар бас илүү түлхүү юм гэж харж байна. Энэ дээрээ ч бас манай хүүхдүүд илүү нөгөө сонирхолтой байгаа. Өнөөдрийн одоо миний дуу хоолой бидний эрх форумын зохион байгуулалтын дээр маань бүх нийт боловсролын төлөө үндэсний эвсэл хөгжимшөлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо бас орж ирж ажиллаж биднэрт бас мэргэжил арга зүйн дэмжлэг тусцаа үзүүлсэн. Энэ бас бидний ажилд бас аягүй сайн түлхэц болж байна. За тэгээд ингээд манай хөтөлбөрийг бүхэлдэнд дэмжиж бидэнтэй хамтран ажилласан боловсролын ерхий газар, хөгжимшөлтэй хөгжлийн ерхий газар, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг Дөврэн сан энэ байгууллагуудаа маш их баярлалаа. Дээрээс нь одоо клубийн үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаа 116, 29, 63 цэргийн сургалтын үйлдвэрлэлийн төвийн сургуулиудын захиргаа, удирдлагууд, нийгмийн ажилтнууд маш их баярлалаа. Бас та бүгдийн оролцоотой бас бидний хүүхдүүдэд аюулгүйгээр
өндөр зохион байгуулалтаа ингэж авч явж энэ бүх үйл ажиллагаануудад хамруулж чадахжуулахын хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүллээ. За тэгээд бас манай хөтөлбөр дээр ажилласан манай багийн хамт олон байгаа. Бас их чаргал Бидэгмаа, Болормаа гэдэг ингээд манай ажилтнууд Ганбаатар эдгээр хүмүүс маань бас жилийн туршил ингээд энэ ч нөгөө тасралтгүй өөрчлөх хөтөлбөр болохоор өдөр тутамдаа л үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ энэ бүхэн дээр бас ингээд цаг наргүй зөндөө ингэж цаг гаргаж ажиллаа. Тэгээд бүгдээр нь бас баярлалаа гэж хэлмээр байна. За ялангуяа сүүлийн нөгөө миний дуу болоо бидний эрх форум дээр сайн дурын хүүхдүүдийн хүчийг бид нэлээх ашиглалаа. Тэгээд форумын зохион байгуулалт бэлтгэл ажиллагээд энэ дээр ажилласан бүх сайн дурын хүүхдүүдэд бас маш их баярлалаа. Өөр сургуулийн олон хүүхдүүд байгаа учраас би нэрийг бас хэлж чадахгүй. Тэгээд бүх сайн дурын ажилчид ер нь Тэнэсэрдээ холбооны үйл ажиллагаанд оролцож дэмжиж байдаг үеийн сайн дурын ажилтнуудаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа амьдрал тааралцсан хүн бүхэнд. Баярлалаа хаз чаргал бэлгэлсэнд. Баярлалаа баяр чаргал бүхнийг хуваалцсан. Баярлалаа та нартаа. Баярлалаа уулзаж учирсан хүн бүхэнд. Баярлалаа ухаарал бэлгэлсэнд. Баярлалаа өтгөр хүнгийг минь хуваалцсан. Баярлалаа та нартаа. Хүнийхэн хорвоогийн хорон бүхэн ерөөлтэй хайрын нэрлийн гэгээтэй хорвоогийн урт айныг хамсатуулан өнгөрүүлж буй хүмүүс та нартаа баярлалаа.